Байцгаана уу? Налгачуудаа хайр дүгэй. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань гигэн хайрыг баярыг өгсөн ээлжид хэрхэн мэндчилгээгээ яг одоо Чондмын Эрдэнэ ерөнхий боловсролын сургууль дээрээс үргэлжлүүлэн хүргэж байна. Хайртай хань ариун баяртай гигэн хайрын баярын мэндийг хүргэе. Мөн чамдаа боловсролын тэргүүний ажилтан цэмнэгээр Ингрэм Меласанд халуун баяр хүргэж байна. Чи минь биднийхээ хамгийн том бахархал юм шүү хэмээн гэргийнхээ зүгээс илгээсэн гинтийн билгийг хамтдаа дотгошоорч эрхэм сургалтын менежерт уламжилцгаая. Сайн байна уу? Ариун баяр гэж хүмүүн үү? Тантай түр уулзаж болох уу? Манай мэндчилгээ үргэлт маань үргэлжилсээр яг одоо Чондмын Эрдэнэ сургуулийн менежер Ариун баяр таныг зорин хөрөлцөн ирээд байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил олов тавтай сайхан байна уу? Тавлаг сайхан байна. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энд ямар сайхан гинтээ юм болоод байна. За тэгэлгүй яг хөө тэгээд маш гоё хүүхэд шүүгсэн их өргөө гэд хэлчихвэл сургуулийг буруутгахгүй хаа гэж бодож байна. Тэгээд Монгол Улсын боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж явдаг эрхэм ариун баяр танд гэж хаяглаж энэ цаг мөчид бас маш гоё гинзийн бэлэг ирсэн байна. Тэгэхээр хоёулаа бас нэгэн сайхан дурсамжийг хуваалцах хэрэгтэй болох нь өнөөдөр бол 2 дугаар сарын 14-нд ямар өдөр вэ? За 2 дугаар сарын 14-нд одоо ерөөсөө л дэлхийн нийтээр л баг тэмдэглэдэг болсон бах одоо гигэн хайрын өдөр гэж одоо ялангуяа манай залуучууд тэгээд өсвөр насны хүүхдүүд бол одоо энэ өдрийг бүр тэсэн ядан хүлээж одоо энэ өдрийг их догдолж тэмдэглэдэг болсон байна. За тэгэлгүй яг хөө тэгээд сурагчид бол нэлээд уур амьсгал оруулсан. Харин багшийн хайр сэтгэлийн эзэнтэй бас товчхон танилцах зүйтэй юм болоо. Ер нь таны зүрх сэтгэлийн эзэн ямар хүн байдаг вэ? Нэр алдрын товч танилцуулбал. За баярлалаа. Тэгээд манай гэр бүлийн хүн одоо манай хайртай гэргий бол Улан баярын бод сүрэн гэж хүн. За бид хоёр бол одоо анх 2016 оны яг 1 сарын 9-нд танилцж ирсэн. Яг өвлийн нэг хүүтэн өдөр. Тэгтээ их тийм гоё халуун дулаахан байранд танилцсан. За тэр үед бол би одоо багш манай хүн оюутан байсан. Тэгээд одоо гэхдээ би хичээл бол зааж байгаагүй. Манай өөр салбар сургуулийн оюутан. Тэгээд нэг тийм уулзалтан дээр санаандгүй байдлаар таарад тэгээ манай сургуулийн оюутан гээл тэгэл тэр цагаас эхлээл хараал ингээл уулзаж явсаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр бол одоо бид хоёр сайхан одоо хүү охин хоёртой болсон. Тэгээд хандаа маш баярлалаа. Хайртай шүү. За тэгэлгүй яг хоо тэгээ мэдээж энэ сайхан ариун нандан хайрын эхлэл миний барьж ирсэн энэ бас цэцгийн баглаатай холбогдохын зүй ёсны хэрэг бизээ багш. Тэгэхээр яг энэ ирсэн мэндчилгээний маань утга учир бол танд нэгдүгээр гигэн хайрын баярын мэндийг хүргэж мөн хоёрдугаарт дөнгөж саяхан бас таны амьдрал маш сайхан баяр түгэл явдал тохиолдсон бөгөөд хань маань боловсролын салбарын цэргүүний ажилтан тэмдгээр Ингрэм Меласанд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе хэмээн илгээсэн байна. Тэгээд хайр шингэсэн сайхан цэцгийн баглааг танд бас өргөн барья. Тэгээд араас нь ханыхан сайхан сэтгэлийн үхсийг мөн өргөн барих учиртай шүү. Хайрын баглааг хүлээн авна уу? Ариун баяр өгш. Ер нь өмнө цэцгийн баглаа авч ирсэн үү? За өмнө нь ч одоо яг ингэж ийм том цэцгийн баглаа авч байгаагүй зүгээр яг нэг оюутны төгсөл мөсөлгээл янз бүрийн баяр дээр шавнараас бол ингээд цэцэг өгөх тиймэрхүү тохиолдол бол зөндөл байдаг. Гэхдээ эхнэрээсээ ингэж авч байгаа нь бол одоо анх удаа л юм да. Яста баярлаа. Гинтийн сонин сайхан тийм мэдрэмж байна. Тэгээд одоо хэлэх үг олдохгүй сайхан байна. Бас яг өнөөдрийн одоо энд ажиллаж байгаа тэгээд саяхан одоо бас боловсролын тэргүүний одоо цол тэмдгээр ингээд шагнагдсан. Энэ бүхэн бол одоо бас миний энэ одоо боловсролын салбарт ингээд бас багагүй хугацаанд ажилласан. Тэгээд манай бас гэр бүлийн хүч хөдөлмөр ард дандаа одоо хань минь байдаг. Тэгээд хандаа бол энэ бол одоо бас чиний амжилт шүү л гэж хэлээ. Баярлаа. Ямар гоё юм бэ. Тэгээд мэдээж хайртай бүсгүйгийнх нь энэ гоё цэцгийн баглаатай өргөжлүүлээд ийм гоё сэтгэлийн сайхан үгс бас ирсэн байна. Тэгэхээр хоёулаа одоо бас таны амьдралын хамгийн том
тод дурсамж болон гэрэлтэх сайхан сэтгэлийн өвсийг дурсамжийн бичлэгтэй хадгалж үлдээх зүйтэй болов гэж бодож байна. Хүм хайртай хань минь чамдаа гэгэн хайрын баярын мэндийг дэвшүүлье. Хэрвээ би чинь чамтайгаан уулзраагүйсэн бол хайр ийм сайхныг үзэхгүй байх байсан. Хайрлагдах ийм гоёыг ч бас мэдрэхгүй байсан. Хүн хүндээ ингэж уустгийг бас харахгүй байсан бизээ. Хэрвээ би чинь чамтайгаан уулзаагүй байсан болвол хайрын дуг сонсолгүй өнгөрөөж хайрын шүлгийг ч бас бичиглгүй анзааралгүй өнгөрөх байсан. Хизээч хэн нэгнийг би чам шиг ингэж хайрлахгүй байсан. Чи бол миний үрдийн Валентин гэж илгээсэн байна. За тэгээ мэдээж хайрын баярын хамгийн гоё илрэл бол хайрын бол бүрэн мэд сайхан баярын шоколад байдаг. Тэгээд энэ бас гоё бэлгийг танд гардуулж байна. Хөлөө өмнө үү? Надад бас их гоё бахархам сэтгэл төрж байна багшаа. Ягаад тэгэхээр хантайгаа хоёулаа бас нэг салбар тэр дундаа бүр нэг байгууллагад ажиллана гэдэг ховорхон тохиолдол болов гэж бодож байна. Тэгээд ариун баярын хэмээх энэ сайхан урхал аз жаргалыг хүсье. За баярлалаа. Тэгээд хандаа маш их баярлалаа. Би одоо дээрээ тэнгэрийн нартаа, дэрэгдээ ханийн нартаа, гэртээ одоо үрийн нартаа ийм сайхан аз жаргалтай байгаад одоо маш их баяртай байна. Тэгээд та бүхэнд ийм сайхан гинтийн бэлэг барьж авчирч өгсөнд маш их баярлалаа. Тэгээд бүгдээрэнд нь бас гэгэн хайрын баярын мэнд хүргье бас. Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно. Хинд чинүгэн би